Гараад яхта хөөрхөн охин л харагдсан. Тэгэл за нэг найрч байгаа аваа сууч та гэж бодоол тэгэл найрсан да. Би бол одоо анаа чи гэж хэлж үзээгүй. Чи гэх юм бол бас нэг загнах гадж байгаа юм шиг тийм эвгүй мэдрэмж надад төрдөг байхгүй юу. Тэгээд таал гэж би найлын босохоор алхах таал таа гэж орж ирсэн. Тэгээд яг тэргээрээ л за өмнө аймгийн Мандлаа сумын Баян шуугагийн малчин хамраа тонсрон гэдэг намайг. Бэлэг сайхны эрдэнэ заяа байна. Тэгэл анх танилцах одоо нэг нутгийн суудын болохоор тэгэл ер нь багасаа л би нэг таньдаг л байсан л да. Тэгэл тамбарлал харж явж байгаа л тэгэл за охинтой нэг танилцъя да гээл тэгэл сарваларм намис стэлэн танилцсан л да. Тэгэл ярьж байгаа байсан тэгэл татансаар бол тэгэл 20 тэр чингээр бас 25 мав тайл тэ 25 та нэгэр тарсан баг тэр. Та тэгээ яаж найрав? Яг нөө төвэн болоо тоглолдог байсан. Тэгэл аймаг сум танд явж байгаа л тэн дээр манай гашсан л явж байна. Тэгэл нөгшин тэмээ барьж удаа гэж нэг хамгийн анхнаа нэг тэгжсэн. Тэгэл тэрнээс хойш л нөгшин бас юм байлгүй те. Би ер нь хүүхэд байхын л ерөөсөө энэ айлын хүн гэдгээ бараг тодорхойлсон байсан юм бэ л. Хүмүүс анзаарахгүй ш таав ээжүүд ч анзаарахгүй. Тэгээд нөө одоо манай тэнд нэг Энзэ агаа гэдэг нэг хүн байдаг байсан. Тэдний тамга энэ манай ханийн тамга хоёр тэмээнийх нь малынхан тамга найдлах. Тэгэл бид нар ч нөө хүүхэдэн чинь чулуун тоглоомоор тоглоно. Тэгэл чулуун тоглоомон дээр хамар агаагийн тамга гал одоо ханыхаа аавын нэрийг хэлээл энэ хамар агаагийн тамга гал би ганц тэр тамгыг л зурж тэмээн дээр тэгж тоглолдог гэсэн. Тэгэл бараг би энэ айлын хүн болонтоо гэдгийг бараг хар нэлхаасаа 3-4 хүн настай байхдаа л тодорхойлсон байсан юм болов гэж боддоо ш. Тэгэл яг яалтч бэр орсон. Тэгээ би чин тэрнээс жоош 25 настай бүтэн одоо 25 настай болоод айлын бэр болоод ирэхэд чин ирээл тэмээгээ нарахад чин яг миний доголж исэн тамга байсан тэр өстой гоё санагдав. Яа дурсан ч гоё шүү дээ. Тэгэл гэр бол өвлөсөн юм. Бараг тэр тамгаар нэрээ бараг холбогдож гэр болсон юм. Болсон юм шүү дээ. өөрөө их дуудсан. Тунгийн сүдэр нүүдлээд өнгөрвөө Борол хайрхана санаж байна аа буцаад ирнэж хуучин зүудлээ буцааныг эргэж явна аа буцааныг эргэж явна тэгэл ер нь хэцүү юм билээ штэ навгалтчаад. Вэлхэн ангал өдөө байж байгаа ч тэгэл. Очоод байгаа ань бол тийм билээ л дээ. Хүүхдүүдтэй нэг зүрлэмээр юм шиг тийм айсан бас их гардаг эр үнээс бол одоо ээжээс унсан хүн өөрөө төрж үзээгүй хүн учраас тийм хүнээр хайрлуулах гэдэг. Тэгээд
мэдрэмжийг л зөв авч л одоо тэр ямар өнцгөөс одоо хайрлуулах гэж байна те. Одоо аав ээжийн бүтэн байдлаас уу аав ээж нь ингээл өнгөрлөө тэргээр дутаж байна уу одоо миний ань юугаар дутаж байна гэдэг тэр хайрыг л хүн олж харж байж хүнийг хайрлж байж л тэрийг л ер нь хайр гэж хэлэндээ ер нь тэгж бусдаар бол зүгээр л ингээл цог явжсэн. Миний ань хайртай шүү. Хайраа яасан тэр л ер нь нэг тийм гүн хайр биш байх л гэж яддаг шүү дээ. Хайр ер нь хөгшөрдөг юм байна уу? Гэхдээ ер нь миний л бодлоо тэгээд өгсөрөх тусам л бүр нялхарах юм шүү. Би бол тэгж л ойлгоод байгаа шүү дээ. Ямар ч залуу хүн байсан, ямар ч одоо хөгшин хүн байсан, одоо хань гэдгийн утга учирыг л ерөөс ойлгуулж л одоо би энэ хүний хань юм чи одоо ингэж байх хэвээр ингэж хайрлах хэвээр өглөө босоод цай чанах хоол их одоо хоол цааны дээжээ өгөх ингээл хоол цааныхаа дээжийг өргөхдөөж ханишлэн дурсаал одоо бодоол би бол одоо өглөө босоод ер нь ханиал боддоо шүү дээ. Аав ээжийн дараа ханиа бодоол заа миний анистай яаж амарсан бол яасан бол сайхан амарсан болоо яасан бол гэл. Гэхдээ яг одоо нэгэн талаас юм чинь тэгэл энтент явсан ч гэсэн тэгэл хасал байх л ястай шүү дээ ер нь. Тэгэл аваа нөхөр хоёр гээл нэгэн дээлэн өсцөн нэг нь күртэг өмч яваад авах чаддгүй шүү дээ тий. Ер нь энэ сайхан хасын тэмцээнийг ер нь би тэр амьдралд бас би тэрийг ойртуулах нэгийг хайрлах тийм ухаанд бол бараг сургасан тэмцээн гэж боддоо шүү дээ. Өстой гоё. Хүмүүсийг ингээл одоо ингээл би тэр юм ингээл хувцас амсчил явж шүү дээ. Тэгэхдээ ингээл хүмүүс хайрлал ингээл би тэрийг хардаг байхгүй. Энэ хоёр юу вэ гэж хэн ч харахгүй. Монголын үндэсний хувцаараа гоё л ингээл явж байгаа. Тэгэл тэр хүмүүсийн хайр ингээл шингэждэм болол гэж боддоо шүү дээ. Валентины баярыг мэдгүй. Мэднэ. Яаж тэмдэглэх вэ? Гэхдээ тэгээд одоо бол тэгээд нэг хоёр яа энэ нэтрээ гэхгүй шүү дээ. Яг тэгээд яг тохойд бол яг өнөөдөр шүтэх юм бол яг тэгэл анаа нэг үнсэн шүү дээ. Хайрын тэнгэр буян дуудсаа ханны энгэрт сая хайрлсаа хүн бүхэ хөрдөж таглаад хүүтэй сайхан аюума хайр зүрхэнд байдаг гэдэг чинь тэгэл зүрхэндээ л байна шүү дээ. Хайрын баяр бол зүрхэндээ л бас зүрхэндээ л баяр л. За анда хайртай шүү. Үнэрэн ханхэ инхрихэн юмаа. За тэгээ одоо өдөө олон жил болж одоо 5 хөөрхөн хүүхдийн аав ээж болсон. Хандаа одоо баярлалаа. Одоо өдөө жил одоо өмг төшиг минь болж хайрлаж хайраараа ивэж намайг одоо хоёроо одоо их ийм гоё сайхан би бол хэзээч одоо нэг юмд нэг тийм хайрлагдаж амьдардаг болохоор өстой гоё байдаг андаа одоо хайртай шүү л гэж.